Энэ гурвын вакени ва иканай гэдэг дүрэн байгаа. За энэ болохоор тэгж болохгүй, тгийх арга байхгүй тий. Ийм шалтгаан байгаа учраас тэгж болохгүй, тгийх арга байхгүй гэсэн. Ерөнхийдөө л утгатай гэсэн үг. За Японоор тайлбарлах юм бол нани нани о шитай кимочига ару га рюга атте сурега дикинай гэхээр одоо ямар нэг юм хиймээр байгаа тийм сэтгэл байгаа боловчийг шалтгаан байгаа болоод тэгж чадахгүй гэж орчуулад наа гэсэн үг. За монголоор тайлбарлах юм бол тэгж болохгүй, тэгж болох аргагүй, тэгэх хэрэгтэй ч хүсэж байсан ч тийм ээ хийж болохгүй нөхцөл байдлыг хэлнэ гэж байдал байна гэсэн үг. За доошигийн жишээ окей тийм ээ. Жишээ окей. За тэгээд вакенива иканай гэж орж ирж байгаа гэсэн үг. За жишээ нь хэдүүлээ харъя. За ямар аоштай гэхээр одоо буюу энэ чинь хэдүүлээ энэ чинь нэг юм одоо бодно гэсэн үг. Мицуга ару кайша о ясумитай буюу одоо халуурч байгаа учраас кайша о ясумитай яг кайша гэдэг маань компани л та. Гэхдээ зөвхөн японочууд бас ажиллаа явдаг. Одоо ажилласаа чөлөө амаар байна тийм ээ. Ажилласаа өнөөдөр амармаар байна. Өнөөдөртөө ажилдаа ямар байна гэсэн утгаар орж иж байгаа гэсэн үг. Мицуга ару кара тийм ээ. Зя тэгсэн чинь демо бинорюгаар гэхээр энэ рүү буюу им рүү учир шалтгаан байна. Тэр нь ямар учир шалтгаан юм бэ гэвэл демо тайсэцнэ кайгаар буюу одоо чухал уулзалтай тэ хуралтай нийцүү байгаа халуурч байгаа. Тийм болохоор нь ажилдаа өнөөдөр ямарг байна, амармаар байна. Данч тэнд одоо тий чухал хурал байгаа. Дакара сурега дикинай буюу энэ жилж штэ. Тийм болохоор ясуменай буюу одоо амарч чадахгүй гэж орчих. За энийг тэгвэл яаж ийм гурван ийм юмыг энэ дүрмд оруулж хэлэх вэ гэхлээр хэдүүлээ харъя тийм ээ. Кайша о ясумитай desu ka? Taisetsu na kaigi ga aru no de yasumu wake ni wa ikanai. Тийм ээ. За дахиад харъя да. Кайша о ясумитай desu ka гэхээр ажилласаа чөлөө амар байгаа боловч өнөөдөр амармаар байгаа боловч тайсэцэн кайгига аru no de гэхээр чухал уулзалт хурал байгаа болохоор ясуму ваке ни ва икана гэхээр амах аргагүй тий амарч болохгүй гэж бодож байгаа гэсэн үг. Тэгэхээр ясуму гэж агааз ясуму ваке ни ва икана ясуму гэдэг маань өөрөө жишөөкей буюу толь бичиг хэлбэр орж иж байна гэсэн үг. За эйгоога нэгатэ тэ ханасу вакени ва иканай гэж ашиглахгүй нэ штэ. Яагаад гэвэл энэ дэр юу гэж орж иж байна гэвэл англи хэлэндээ дургүй болохоор одоо англиар ярьж болохгүй гэсэн юм бол байхгүй. Тэгж бол хэлж болохгүй гэсэн үг. Яагаад гэвэл энэ нь жибун даке но жижио я норёку нани декинай буюу одоо өөрийнхөө тий нөрөхгүй өөрийнхөө байгаа жижиг буюу одоо байгаа байдал болон одоо ур чадвар интерес болоод чадахгүй гэдэг зүйлээ бол энэ дүрмдээс хэрэглэхгүй байх нэ. Тэгээ харин энэ дүрмдээс хэрэглэхгүйгээр ийм үед ямар дүрмийг хэрэглэх юм бэ гэвэл эйгоога нэгатэ ханасу кодога дикимасен гэхээр хамсуулын тэр мару гэд бүр хэлсэн сүүл хандуран байна шүү дээ тийм ээ. Ер нь болохоор англи хэлэндээ дургу. Тэгээд ханаас кодогод дикимасан гэхээр ярьж чадахгүй гэж ингэж ашиглах нэ. Тэгэхээр өөрийнхөө өөрийнхөө ур чадвар тийм ээ. Өөрийнхөө жижиг буюу өөрийнхөө байгаа байдал энэ төр дээр бол дикинай гэж одоо чадахгүй гэдэг үгээ хэлэхдээ бол кодого дикимасан гэдэг дүрмийг бол ашиглах нэ гэж агсан. За хэдүүлээ рэбу хоконы тийм өөр харцгаая. 明日は試験があるから遊びに行くわけにはいかないгэхээр 明日は試験があるからгэхээр маргааш шалгалттай болохоор асуубины ику буюу тэ одоо тоглохоор ч юм уу хэнг аут хүмүүстэй гарч болохоор ч юм уу тэ асуубины ику вакени ва иканай гэхээр явах боломжгүй байна тэ тэгж болохгүй явах боломжгүй байна гэж байгаа. За дараагийн кайша но окане дакара каттени цукай ваке ни ва иканай гэж байгаа. Тэгэхээр кайша но
Ухааны дагаараа гэхээр энэ нь одоо тий тэр ажлын мөнгө болохоор компани мөнгө болохоор учраас каттени гэдэг нь болохоор дур мэдэн гэсэн үг. Дур мэдэн. Каттени дур мэдэн гэсэн үг шүү зэ. Тэгэхээр каттени цукаа вакени вайкана гэхээр дур мэдэн ашиглаж болохгүй гэж очиж байгаа гэсэн.